how are you today? Hello, how are you? How are you? Hello, how are you? How are you today? It's sunny, I'm happy. When it's rainy, I'm lonely. Hello, how are you? How are you today? When it's you are shouting, you are angry. Hello, how are you? How are you today? Хүн болох багасаа гэсэн энэ гадаад хэлний төсөл хөтөлбөрт манай сургуулиуд энэ жил 2 дахь жилдээ хамрагдчихэ. Өмнөх жил бол манай сургууль 30 хүүхэд хамрагдчихсан. Өмнө жилийн хувьд бол суурьтай болон суурьгүй англи суурьгүй гэж 2 түвшингээр явж байсан бол энэ жил бол ерөнхийдөө өмнө жил хамрагдчихсан хүүхдүүд маань дахин хамрагдчихж байгаа учраас суурьтай англи хэл гэхдээ нэг 2 3 хүүхэд бол шинэ хамрагдчихж байгаа учраас суурьгүй англи хэл гэсэн ийм хөтөлбөрөөр энэ жилийнхээ англи хэлний сургалтыг явуулж байна. Энэ жилийн төслөө бол ерөнхийдөө speaking practice буюу ярих чадварыг илүү хөгжүүлэх зорилготойгоор сургалтынхаа хөтөлбөрийг боловсруулад хичээлж эхэлж байна. Энэ хичээлийн жилд бол манай сургуулийн одоо 3 дугаар ангийн хүүхдүүд энэ хөтөлбөрт маань хамрагдаж байна. 3 дугаар ангийн хувьд бол манай сургуулийн нэг онцлог бол олон улсын жишгт нийцсэн англи хэлний номоор хичээлийн хөтөлбөр явагддаг байгаа. Тийм учраас тэр хичээлийнхээ сургуулийнхаа одоо хөтөлбөрийн дагуу жишг хөтөлбөр боловсруулад энэ удаа явуулж байна. Сэмэтмэ намайг Ана гэдэг. Би флауэр сургуульд шилжижсэн их хэмээн сурсан. Хүн болох багасаа тусалсан би унших, ярих, бичих энэ хэмнүүдийг сурсан. Тэгээ бас би энэ сургуульд ирснээр англи хэл сурах, англи хэлээр юм уншиж, англи хэлээр сурах гэж энэ сургуульд ирсэн байгаа. Би ингэж энэ сургуульд ирсээргаад энэ сургуульд ингэж хүн шилжиж ирээд энэ сургуулийн хүн болох багасаа тусалд ингэж таслахгүй яваад их юм сураасаа энэ сургуулийн шилдэг сурагч нь болсон анги багийнхаа. Би өмнө жилийн сургууль шилжиж ирээд англи хэлээ сайн сурч англи энэ төсөлийнхаа шилдэг сурагч нь болсон. Hello, how are you? How are you? Hello, how are you? How are you today? It is sunny. I'm happy when you're shouting, you're angry. Багшны хувьд бол одоо мэдээж одоо хичээлийн гадуур үйл ажиллагаа явуулах өөрийгөө хөгжүүлэх, дээрэс нь бас мөн нэмэлт орлого олох тал дээр бол бас илүү санагдаж байна. Дэнэс гадна бас хүүхдүүд маань илүү их хөгжиж хичээлээсээ гадуур бас хамрагдсанараа хичээлийн сурагчийн хөтөлбөрөөс гадуур дахин нэмэлт хөтөлбөрөөр явж байгаа учраас хүүхдүүдийн маань хувьд ч гэсэндээ сургалтын агцд бол үнэхээр их одоо агц гарсан ажиглагдаж байна. Жишээлбэл одоо бичих, унших, ярих, сонсох гэсэн чадварууд нь зэрэг хөгжиж байгаа учраас хүүхдүүдийн хувьд бол илүү их агцтай байна гэж бодож байна. Хөтөлбөрт хамрагдаад одоо сургууль дээр төсөл хөтөлбөрт хамрагдсанараа хүүхдүүд маань одоо хичээлийн бос цагаа өөр бүтээлтэй өнгөрүүлэх мөн одоо англи хэлний чадвар нь улам сайн нэмэгдэх энэ тал дээр илүү ач холбогдолтой байна. Сургуулиас гадуур гэхээр хүүхдүүд маань насны чөлөөт цагаа одоо өөр тийшээ явах ч юм уу тэгээ цаг хугацааны хувьд бол алддаг болвол сургууль дээр хичээснээрээ илүү үр дүнтэй, өөр өгөөжтэй байна гэж бодож байна. Энэ жилийн хувьд ганц манай сургууль биш ерөн бусад сургуулийн хувьд бол код бол цөөхөн ирсэн мэлээ. Манай сургуульд бол 10 хүүхдийн кодтай байгаа. Дахиж нэмж сурах хүүхдүүдийн сонирхол бол нэлээд байгаа. Кодынхаа дагуу одоохондоо хүүхдүүд бол хамруулж байна. Нэмж хичээлийг сонирхолтой хүүхдүүдийг бол одоо боломжоор хамруулъя гэсэн бодолтой байгаа. Хүүхдүүд бол одоо дуу сурах, шүлэг сурах, дээрэс нь одоо бичлэг үзэх, харилцан яриа, conversation мөн бас нөгөө Google-ийн кинонууд дээрээс бичлэгүүд янз бүрийн сэдвээр бичлэгүүд үзүүлснээрээ илүү сонирхолтой сурдаг байгаа. Би хичээлээ бас их тэр дараагаар заадаг байгаа. Гэр бүлийн тухай тий about family. Гэр бүлийн тухай шүлэг уншиж сурна. За яа. Okay. Read, repeat after me. Okay? Дагаад уншиж. My family. I have a father. I have mother. I have a sister.
I have a brother. We live together. We love each other. Each other. За эрхэм боловсролын сургуульд бол англи хэл ордоггүй гэсэн утгаараа бол энэ төсөл хэрэгцснээрээ хүүхдүүдэд маш их өр өгөөж өгч байгаа. Манай сургуулийн хувьд бол 2 дугаар ангиасаа одоо англи хэлийг судалж эхэлдэг байгаа. Гэхдээ энэ төсөл хэрэгцснээрээ хүүхдүүдийн маань сурах итвэх улам их нэмэгдсэн, бас сурах сонирхол нь нэмэгдсэн. Тэгээ энэ хөтөлбөртөд хамрагдсанараа одоо чадвар нь улам илүү дээшилж байгаа гэж бодож байна. We learned about family members names. Okay. Grandfather, grandmother, mother, father, uncle, aunt, cousin, son, daughter, husband, and wife. Okay, good. Please write date and day in your notebooks. What is the day today? Today is? 9? What is the day today? Today is on Thursday. Okay, please write date and day in your notebooks. Today's listening topic is family members. За манай сургуулийн хувьд бол 7 хоногт 3 удаа хичээлж байгаа. Нэгтгэд, 2-тод, 4-тод гэсэн одоо хичээлийн хөтөлбөрт тусгагдсан цагийн хуваарийнхаа дагуу 7 хоногт 3 удаа хичээлж.